Байна уу? 3 2 1. За. Одоо чадна. За өнөөдрийн видео контентыг яруу найргийн цаг өртөөлөг нэр өгч байна. За энэ видеог ер нь хэдэн минут үзэх нь, дуустал хүмүүс үзэх нь, хандлт хэр байх майх нь надад огт хамаагүй. Яагаад вэ гэвэл би энэ видеог ганцхан зориулж хийж байгаа. Энэ бол миний аав. Өнөөдөр миний аавын төрсөн өдөр. Тэгээ би аавдаа зориулаад би аавыгаа яаж баярлуулж болох юм болоо? Би яг өнөөдрийн байдлаар би 1000 км алсад байна. Би өнөөдөр яваад очиж чадахгүй. Би энд ажилтаа амьдралтай. Би хайртай гэдэг зүйлийг, хайр гэдэг зүйлийг үг биш үйлдэл гэж боддог. Харин өнөөдрийн үед би тэр хайртай гэдэг зүйлээ хэрхэн яаж аавдаа илэрхийлэх вэ, хэрхэн яаж аавдаа мэдрүүлэх вэ гэж өглөөнөөс хойш бодлоо. Өглөө босоод өнөөдөр миний аавын төрсөн өдөр шүү дээ гэж бодсон. Тэгээ уцаар ирээд уцаар яхах хангалтгүй санагдсан. Тэгээ би аавдаа зориулаад хулангийн аавдаа гэдэг шүлгийг за магадгүй 20-од жилийн дараа уншиж үгүй. За би яа ингэж хэлж байгаа гэхээр энэ хулангийн аавдаа шүлгийг хамгийн анх би цээжлээд хамгийн анх тайзан дээр уншсан шүлэг байж магадгүй. Бата уран уршлагын тэмцээнд уран жиргийн наадмуудад олон шүлгээр орж исэн. Тэгээ энэ шүлгээ аавдаа зориулаад тайзнаас уншиж исэн. Тэгээ аав маань зэрэгтэлд суугаад гээд долон нулимстай одоо бахархаж ингэж охиныгоо үтсэн гээд дурсаж ярьж исэн. Магадгүй энэ аавыгаа баярлуулсан тохиолдол байх. Дараа нь аав бит хоёр гадаад руу аялж исэн. Би оюутан байхдаа маш азтай байдлаар үн төлбөргүй одоо аялалд явах хэрэгтэй болоод тэгээд аав бит хоёр Хятадын Хайнан Бээжингээр аялж исэн. Би цаашаа Жижүү явж исэн. Тэгээд ингэж магадгүй аавыгаа баярлуулж исэн баг. Аав маань далаа үзэх гэдэг хүслийг маань миний охин биелүүлсэн гэж хэлдэг. Тэгээ энэ надад үнэхээр энэ бүр амар юм. Тэр үгийг сонсоолгонд ингээ миний зүрх сэтгэлд үрдэг. Магадгүй дараагийнх нь аавын бяцхан охин сайн байнаа үзэгчтэй, сайн байцгаана үзэгчтэй гэж цэнхэр дэлгэцээр мэдчилгээд миний аав магадгүй охиноороо бахархсан байгаасаа гэж би маш их хүсдэг. Тэгээд яг л бусдын л мэдгүй аав ээж хаачиг хариулж чадахгүй 34 нас хүрчлээ. Тэгээ маш олон зүйлийг хэлмээр ярмаар байна. Гэхдээ энэ шүлгэн дээр бүх зүйл тодорхой байдаг болохоор зүрийн шүлгэн уншия. Тэгээ хүн хамгийн аз жаргалтай үедээ эсвэл магадгүй хамгийн гонигтай үедээ ч юм мэдгүй. Ямар нэгэн байдлаар нэг сэтгэлийн тайтрал ирсэн үедээ би шүлгийг уншдаг, бичдэг, сонсдог, эрхлүүлдэг байхаа гэж би зөвхөн өөрийнхөө хувьд бодож явдаг. Тэгээ та нарыг ч гэсэн энэ хүртлээр сонсож байгаа таныг ч гэсэндээ би та магадгүй энэ контентийг яг одоо сонсож байгаа таавыгаа одоо сонсороо аавда хайртай гэж хэлсэн үү? Аавыгаа баярлуулж байна уу? Тэ? Ачийг хариулдаггүй юм аа гэхэд аавынхаа төлөө ямар нэгэн зүйл хийж ийнэ ч гэдэг юм мэдгүй. Ямар ч байсан л нэг тийм зүйл бодороо л гэж бас магадгүй хэлье. За тэгээд хэлцгээе. Аавда сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд саваагүй, томоогүй хүүхэд насаа би. Тэр жилийнх нь шуудтай хамт буцаасан. Санжгинд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд санснаар даанч болохгүй явнаа. Аава
Бүүэт хонгор ээжийн тухай дуу мэдээж болон бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулддаггүй. Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ. Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг мужи минь айлын тавгнаас чихэр хармаалж шараа болгоно. Аав минь гэхгүй. Алагч чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ. Алсын замд уулсын нэр тогтоолгож ухааны минь. Ээдрет мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж эмээл дээрээ соёмтой унган хөлгийн нуруунд анх гарахад сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээжнэр цацлаан үргэж гүйлддэг. Саахалт ороод эргэх юм шиг санаж аавнар духыг нь ганц үнэрлдэгэ. Адгаж ижийнэр өдөр-өжин радио шиг өглөнө. Амьдралд зөвхөн үнэнийг хэлэхдээ аавнар сумын үзэл шиг хаа нэг дуурна. Би өвдлөө гэж ээжнэр аргагүй нэг хүүхдэн айлгадаг. Битүүхэн дотроосоо нурж аавнар чимээгүйхэн хөдөлдөг. Өхөж болохгүй тушаалавсан цэрэг шигдэд. Үрсэн хөлөөн болтол цаа ирүүл болж жүжиглдэгэ. Ачигт нь хариулнаа гэж олон жил би худлаа ярьлаа. Ачиг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавьяатан шиг сөг гэж хэвтүүлээд номхон тимээг ноолуулах мэт сөөсгөр хідэн бацааны өмнө хөгшин авъяга өлхүүллээ. Гараа өргөж дайсандаа өгдөөгүй бууж өгөх мэт гарцаагүй том алгаан дэлгэж та тэднийгээ хөтлөн гариг дэлхийд уянгатаа ийм хүн байтлаа. Гангансан тэдэнтэй хамт хідэнтэй хилдорноо. Гадаа навчис сунаж онжил биднийг унсан навчис шиг орхиж гайгүй дээ би аавыгаа жаргаж амжинаа гэж өөрийгөө хуурна. Ганцхан зүрхний тэн цогт намайг зэмлэн лугшиж газар дээр аав минь хүртэл мөх бусыг сануулдаг. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овгөлсөн. Халуун зүрхний уйрал хайр гунигийг чинь хүртэл өгсөн. Өргөстөө орчлонд бүтчээд уйлж сувхын цагтаа охин нь үлгийг минь сэлсэн аавтай болохоор амьд явж чаддаг. Охин нь хичээн. Хөөр хүүхэдтэй болоод магадгүй бас яг аав ээжийнхэн тэр зүрх сэтгэлийг бас ингэж илүү ойлгодог юм шиг. Ээж болсон тэр цаг хугацааны араас ингэ эргээд ботход би өөр ямар тэнэг амьдарч байсан хүн бэ гэж бодогдох юм шиг. Тэгээд дэлхийгээс том хайртай гэж хэлхээс илүү зүгээр л мэдгүй магадгүй зүгээр аавынхаа ээжийн ачийг хариулахын тулд санааг нь жилээхгүй л байх хэрэгтэй юм байх. Тэгээ магадгүй ингэж эргээд харахад яг аав ээжийнхаа ачийг би хариулсан гэж яг хэлж чадахгүй нь угаасаа хариулж чадахгүй байх. Тэгээ өнөөдрийн турш яг энэ зүйлийг ингэ бодоод илүү хичээх хэрэгтэй юм байна. Илүү сайн байх хэрэгтэй юм байна. Одоогийнхоосоо илүү хөдөлмөрлөх хэрэгтэй юм байна. Ухаантай амьдрах хэрэгтэй юм байна гэл ингээл амар олон зүйлийг өнөөдрийн хувьд бол бодлоо.